Чехийн сошиал орчинд ер нь нэлээд хил ам дагуулсан нэг тийм хэрүүл маргааны чанартай ч юм шиг тийм пост гарсан байсан. За энэ талаараа экспат CZ дээр бүр мэдээ гарсан байсан. Тэгээд би олж харсан л да. За Прагийн Виноградын Новое место зэрэг газруудад салбартай Marty's Kitchen гээд сүлжээ бистро буюу юм хөнгөн хоолны газар байдаг юм байна л да. За тэгээ энэ газар нь яг Facebook-ийн хуудсан дээр саяхан нэг тийм хэрүүлийн алим гэмэрч юм шиг пост оруулсан байсан. За тус бистро Facebook хуудсандаа хүүхэдтэйгээ ирэх үйлчлүүлэгчдэд зориулаад 7 дөрвөн бүхий санамжийг нийтэлсэн байна. За яг энэ нийтлэлийг ер нь бүтнээр нь ингээд орчуулад хүргэе. Постн дээр болохоор эхлээд ингэж бичсэн байна. Бид амьтдад хайртай шигэ хүүхдүүдэд ч хайртай. Гэхдээ хүүхдүүдэд онцгойлон зориулагдсан газрууд гэж байдаг. Гэвч манайх тийм газар биш ээ. Хүүхдүүд тухайн газарт тохируулан бие авч явах ёстой газрууд гэж бас бий. Манайх бол тийм газар. Ерөнхийдөө манайх бол хүүхдэд тохиромжтой газар биш ээ. Гэхдээ манайх соёлтой үйлчлүүлэгчдтэй хүндэтгэлтэй л ханддаг. Тэгэхээр энэ нийтлэл бол тэдгээр соёлтой үйлчлүүлэгчдэд зориулсан нийтлэл биш ээ. Бидний мэдхээр манай ихэнх үйлчлүүлэгчид намуухан тайван орчинд тухлан сууж хоол зуушаа идэх гэж манайхыг зорддог. Тиймээс бид тэдгээр үйлчлүүлэгчдийнхээ эрх ашигыг хамгаална. Энэ сэдв бол их маргаан дагуулхаар сэдв гэдгийг бид мэднэ. Гэхдээ энэхүү нийтлэлийг хилэлцүүлэг хийх зорилгоор бичээгүй болно. Харин зүгээр л бид өөрсдийнхөө дүрмийг танилцуулж байна. Үйлчлүүлэгч эдгээр дүрмийг дагах ёстой. Хэрв бүдүүлэг үг хэлэхээр дайрч доромжилсан сэтгэгдэл бичвэл энэ нийтлэлийн сэтгэгдэл бичих хэсгийг идэхгүй болохоо мэдэгдээ. Биднийг ойлгосонд баярлалаа гэсэн байна. За тэгээд зургийн байдлаар ингээд 7 дүрм оруулсан байна л да. Энд нь юу гэсэн бэ гэхээр манай бистрод танай хүүхдийн дагах дүрмүүд. Нэгдүгээрт нь хүүхдийн тэрэгч нь бусад үйлчлүүлэгчийн замд тээг болохгүй байх ёстойг анхаарна уу. Хэрвээ та хүүхдийн тэрэгтэй ирвэл манай ажилчдаас тэргээ хаана байрлуулж болохыг асуугаарай. Ингэснээр манай ажилчид бусдад саад болохооргүй газар тэргийг чинь тавиад өгнө. Хоёрдугаарт манай бистро хүүхдэд зориулагдаагүй. Манайд хүүхдийн хэсэг, хүүхдэд өгөх өнгийн харандаа байхгүй. Хүүхдийн тусгай ширээ сандалч байхгүй. Манай сандал ширээн дээр хүүхдэд хуурайлахыг бид зөвшөөрөхгүй. Эдгээрийг анхааралтай авахыг хүсье. 3. Хүүхдэд заалаар гүйлгэж болохгүй гэдгийг хатуу анхааруулъя. Хүүхэд гүйснээр манай ажилчид болоод таны хүүхэд бэртэх аюултай. Үүнийг бид ч хүсэхгүй, та ч хүсэхгүй гэдэгт итгэлтэй байна. 4. Хэрв та хүүхэдтэйгээ хамт манайхаар үйлчлүүлэх гэж байгаа бол хүүхдэд томоотой байлгаж манай дүрмийг мөрдөж чадах хэсгээ тооцоолж үзхийг хүсье. Бид таны хүүхдийг уйлж, ойрлж, хашигчин, ойр хаваар гүйж бусад үйлчлүүлэгчдийн маань 5 тухайг алдагдуулахыг хүсэхгүй байна. Манай зочид ч үүнийг хүсэхгүй. 5. Танай хүүхэд хоолоо цэвэрхэн идэж чаддаг байх хэрэгтэй. Хоолоо асгад сутхан сандлын бүрээсийг маань бохирдуулахыг бид хүсэхгүй. Учир нь таныг явсны дараагийн үйлчлүүлэгч тэр сандал дээр сууна. 6. Ямар нэг байдлаар хүүхэд чинь санаанд оромгүй байдлаар авирлаж ямар нэг асуудал үүсгэхийг үгүйсгэхгүй. Ийм тохиолдолд уучлал гуйх, гарсан хохирлыг барагдуулах зэргээр асуудлыг шийдэж болно. 7. Хэрв та болон танай хүүхэд манай дүрмийг дагаж чадна гэвэл бид та бүхнийг талархан угтахад бэлэн. Хэрв үгүй бол таныг хүүхдэд тусгаалan зориулсан газарт очихыг зөвлөе. Биднийг ойлгож манай дүрмийг дагсанд баярлалаа гэсэн байна. Энэ пост бол маш их хандлтыг авсан. 6000 гаруй реакшн дарсан. Тэгээд маш олон комментууд бас бичсэн байгаа. Дарсан нөгөө реакшныг нь харахад ерөнхийдөө бол айгүй эргээр хүлээж авч байгаа юм л. Одоо энэ харагдчихэж шүү дээ. 4.8 мянган лайк, 1.7 мянган зүрх. Тэгээд ердөө 148хан ууралсан. Тэгээ 28 одоо уйлж байгаа. За энээс нь бас 116 хүн гэх мэт чи ерөнхийдөө гайгүй хүлээж авсан. За тэгээд сэтгэгдлүүд нь ч гэсэн бас яг тиймэрхүү байсан. Тухайн газрын эзэд нь өөрсдөө ямар дүрм тогтоохоо өөрсдөө шийдэн. Тэгээд тэр нь үйлчлүүлэгчид тохирч ивэл үйлчлүүлж болно. Үгүй бол өөр газар үйлчлүүлэх хэрэгтэй гэсэн. Ерөнхийдөө нэг тиймэрхүү утгатай сэтгэгдлүүд харагдчихжээ. За тэгээд энэ мэдээг бас нийтлсэн нөгөө экспат CZ дээр бас юм нэг уншигчтаасаа жижигхэн санал асуулга явуулсан байлээ л дээ. Ресторанууд
өөрсдийн гэсэн юм нөгөө хүүхдийн бие авч явах байдалтай хамааралтай юм дүрмээ гаргах нь зөв үү буруу юу гэсэн чинь нийт одоогийн байдлаар 577 уншигч саналаа өгснөөс 87% нь тийм дүрм байх нь зөвөө гэж санал нийлсэн хариу өгсөн баг. За тэгээд дээрх Бистрогийн одоо эзэнтэй бүрийн нөгөө CNN Prima-гийн сурвалжлагч уулзаж яриа авсан байна л да. Тэгээ ер нь яагаад ийм пост бичихэр болсон юм бэ гэсэн чинь ер нь бол зүгээр л хин нэгэн рүү одоо ингэж нөгөө хандаагүй. Ерөнхийдөө ингээ олон жил энэ туршлагаасаа анзаараад нэг иймэрхүү дүрмтэй байх нь зүйтэй юм байна. Тодорхой байсан дээрээ гэдэг үднэс ийм дүрэг бичсэн гэсэн байна. За тэгээ сэтгэл нь мэдээж маш олон янз янзаар ихэнх нь бол хүлээн зөвшөөрсөн байгаа. Гэхдээ бас дургуутсан сэтгэгдэл ч гэсэн байгаа. За зарим хүмүүс бол гадны орнуудад ч гэсэн ингээд нөгөө хүүхэдгүй орох боломжтой ийм нам гүм орчинтай тийм газрууд байдаг, хүүхэдтэй орох шаардлагагүйгээд тэдэргээ тодорхой хэлсэн тийм газар байдаг. Ийм газар чихэд ер нь дутагдаад байсан ухааны сэтгэгдэл бас ичсэн байгаа. Нэг хүн болохоор яг энэ нөгөө нэг дүрмээ бичсэн одоо энэ нийтлэлийнх нь өнгө айсан нэг жоохон тийм бүдүүлэгч гэх юм уу нэг тийм хурц агрессивний байгаа нь таалагдахгүй байна гэсэн байгаа юм л да. Тэг би энийг хараад болохоор миний орчуулсан жоохон зөөлөн сонсогдчих магадгүй. Яг жинхэнэ бодит постноос. Бодит пост бол жоохон хатууртар байсан. Гэтэ тэр надад бол амар танил байсан. Яа тэгэхээр нөгөө чек хүмүүс ер нь нэг тийм найл гэдэггүй шүү дээ, тий. Ер нь бол ингээд хилчдэг. Заавал юм нэг ийдэг байдлаар хэлэх гэж оролддоггүй. Гэтэ тэр нь тийм нэг тэнэг бүдүүлэгтэй тийм байдаг гэхээсээ илүү зүгээр л шулуухан байдал юм шиг санагдаад байт. Тэгэхээр энэ сэтгэл бичсэн хүн одоо гадаад хүн байсан байж магадгүй юм гэж би бодсон. Тэгээ яг энэ мэдээг харчаад одоо би ч нөгөө 2 хүүхэдтэй. Нөгөө 2 маань бага насных те амар эхлээд амар хүнд тусаад яана гэл амар эвгүй санагдчихсэн л та. Тэгээд ингээд дараа нь яг эргцүүлж бодоод хахад яг нэг тийм туршлагууд бол амьдрал дээр тохиолдчихсэн. Нэг ресторанд орсон чинь яг ингээд нөгөө хоолныхоо ширээн дээр юм өнгийн харандаатай тий тэгээд зурах юм цаас тавьсан. Тэгээд хоол ир хүртэл та хүүхдүүд чинь зурж иж болно гэд ингээд нөгөө юм бэлдээд өгсөн болохоор тэр хүүхдүүд чинь заавал ойрлж хашгичаал тий гүйлдээл яваад ах ямар ч шаардлага үүсэхгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгсэн саяхан би бас нөгөө сүүл хоёлаагийнх нь өмнөх мэдэн дээр гарч ирсэн шүү дээ. Праг бир музейм гэд. Тийшээгээ би бүр айгу өдрийн цагаар орсон байхгүй юу. 2-3 цагийн үед орсон. Яг намайг орохын өмнө тэрэгэн дээр ингээд хүүхдээ төрөөд тэр чинь одоо цэвэр бүр яг нэг моошин газар бүр тэгэж хоол ундных гарахгүй ерөөдөө пивтэй хойлж иддэг зуушнууд л голчилж гарч байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр газар л ингээд бүр нэраа хүүхдээ ингээд тэрэгтэн түрээд орж ирсэн байхгүй юу. Тэнгүүд нь би манай хоёр ч яриад том юм чинь энэ хоёрт ундаа авч явах юм чинь за гайгүй байна гэж бодож орж бороод. Тэгэхээр ингээд нөгөө нэг миний өмнө хин ямар үйлдэл гарган те тэрэн дээрээс л амар ингэж дүгнэлт хийгээд байгаа юм л да. Тэгээ одоо Монголд ч тэр энчээж тэр одоо юу гэдэг үйлчлэгийн газруудаар явж байхад те хүүхэд хитрхи ингээд амар чарлж уйлах ч гэдэг юм уу. Ингээл буруу зүрөө аашлахаар ингээд мэдээж амар тухгүй болдог. Одоо яг манай хоёр хүүхдийн хувьд бол харьцангуй ингээд том болоод эхэлсэн. Яг тийм үйлдэл гаргаж байгаа хүүхдийг харахаараа өөрсдөө ингээд туггүйцээд ёо ямар муухай харагддсан бэ, ямар муухай юм бэ гэд. Тэгэл тэр талаар амар их ярилцсан бид нар. Тэг би нөгөө айл болох хинчээ ялангуяа ирсэн сонш чимээгүй л гэл байнга тэгж ярьдаг байхгүй. Ер нь л хаана явсан газар чимээгүй гэл ерөөс байнга шивнэстэй. Яг нөгөө эцэг эхийн үүднээс аваад үзэхээр айгүй хүнд асуудал шиг надад санагдчихсэн. Ингээд үйлчлэгийн газрууд эхнээсээ ингээл хориглол тэг хүүхдээ орж болохгүй. Гэхдээ мэдээж ухамсартан бол одоо юу гэдэг бүр оройн цагаар те 7-8 цагийн үед тэг вино уух гад ч юм уу орохдоо хүүхдээ дагуулж явахгүй тодорхой. Яг өдрийн цагаар тийм хоолны газарт хүүхдүүд аашлах нь бол амар хэцүү угаасаа. Тэнгүүд нөгөө талаас нь бодохоор за тэгвэл хүүхдүүдэд дагуулж явах болчих. Хүүхдүүдийг ерөнхийдөө томортол нь ингээд те зүгээр гэртээ хоолоо идээгээ бодъё л доо. Ер нь тиймэрхүү газруудаар орохгүй ч гэдэм юм уу. Тэнгүүд хүн чинь өөрөө нөгөө нийгэмшлийн амтан учраас те би заримдаа ингээ хит хормооргүй санагддаг байхгүй юу. Яа тэгэхээр өөрөө алдаа гаргаад үзэг хүмүүст хэр муухай харагдаж байгаагаа өөрөө бас ингээ мэдрэгч гэдэм юм уу те. Зарим юм дээр ерөөсө хорихыг хүсдэггүй. Яа тэгэхээр би бол амар хордог төрлийн ээж. Ер нь юм болгон дээр болохгүй шүү л гэдэг. Гэхдээ заримдаа ингээд ялангуяа олон нийтийн газарт
шаардлага гарах юм бол дүрм зурчих юм хийхдээ би ерөөсөө нэг тийм за яа тий өөртөө ингэж үзээд алдаг дараа нь тэгээд ойлгоно үз гэдэг тийм байр сууриас ингэж хандж байгаа байхгүй юу. Тэнгүүд би энэ мэдээг харчаад тэгээд ингээ хүүхэд хориод ахаар чинь дараа нөгөө том болчоор улам бүр нэг юм мангар үйлчлүүлэгч болчвол яах юм тийм үстэй гэдэг бас нэг тийм нөгөө нэг орж үзээд туршин тэгээд мэдээж одоо зөөгчин ч юм уу те хүмүүс нь ингэж болохгүй шүү хүүхэд чинь ингэж болохгүй шүү гэдэг юм уу хэлнэ эсвэл анханасаа хаалган дээрээ хүүхдтэйгээ орохгүй гэдэг энэ тэмдэглэгийг тавьдаг ч юм уу те тиймэрхүү байдлаар шийдвэл юм инкээс ш бас ингээд нөгөө хитрхи хорих одоо яг энэ 7 дүрмийг харчаад бол oh my god угаасаа ингээд ямар ч хүүхдийн хийдэг бүх үйлдэл байгаа байхгүй юу хаач орсон. Би чамайг ерөн жоохон хүн дээр тусгаж авч магадгүй гэж бодчихсон. Яагаад гэвэл чи өөрөө бага насны хүүхдүүдтэй болохоор би гэхдээ өөрийнхөө сэтгэлийг төвсгөлтөн хэлье заяа. Би арай өөр бодолтой байгаа. Чиний нөгөө бэлдсэн Монгол мэдээгээ чи сонирхъя. Ер нь энэтэй төстэй шин чанар нь юу вэ? Би бүрстэ амар олон хайлт хийж явж байгаа. Одоо гэхдээ яг ингэдэг болсон байна. Монгол ялангуяа ийм нөгөө үйлчлэгээний соёл, үйлчлүүлэх соёлын тал дээр нөгөө Facebook-ээр ингээд нөгөө контент хийдэг залуучууд байдаг шүү дээ, тий. Тэд нар айгүйх юм контент хийж хүргэдэг болсон юм байна. Тэгэл одоо юу гэдэг нөгөө этим дээр ингэж тий хүний араас амьсгалахгүй байхыг ингэж яг амьсгалж байгаа байдлаар нь хийгээд ямар муухай харагдаж байгааг ингэж харуулдаг, тий. Тэгээ яг иймэрхүү байдлаар одоо ер нь л ингээд нийгмийн харилцаанд орох болгондоо яг ийм үйлдэлүүд чинь муухай харагддаг шүү. Эмгүүл зүгээр шүү гэдэг байдлаар маш олон залуучууд контент хийж хүргэдэг болсон байна. Тэгэхээр бас нөгөө талдаа хайрцангуй юм соёлжж байгаа. Тэгээ чи бас нэг соёлын нэг хэлбэр болоо явчихж байгаа шүү дээ. Тэгээ хайж явж байгаад энэ 22 оны 1 сард нийтлэгдсэн санкц гэмээний нэг юм мэдээ байгаад байгаа. Энэ аягүй сонирхолтой байсан. Энэ гэхдээ Монгол гэхээсээ илүү ерөнхийн нэг юм дэлхийн амар олон орны хүмүүсийн зургийг хавсгасан зурган мэдээ байгаа байхгүй юу? Зуршил гэдэг ямар ч хүнд илэрдэг боловч зарим хүмүүсийн хэрэгс сэтэрсэн онцгүй үйлдэл олон хүний дургуутслыг хүргэдэг. Санаатай болоод санаандгүй байдлаар өрөөл бусдад төвөг учруулж буй тэдгээр хүмүүс гагцхүү өөрсдийн таатай мэдрэмж бодол санааг эрхэмлдэг бололтой. Цаг үе өөрчлөгдөж энэ мэт үйлдэл гарах хүмүүс цөөрсөн ч та бидний эргэн тойронд мэрсэр таарсаар байгаад бол биел болж байвал бусд нь хамаагүй гэдэг хандлагаа өөрчилж наад захын соёлд суралцах хэрэгтэй хүмүүсийн зургуудаа сургая гэж байгаа. Нилээ хэдэн зургаас би тэгээ яг нөгөө юм хоолны газартай холбоотой хэдэн зургуудыг нь оруулж байгаа шүү заяа. За ингэж байгаа. Энэхүү эрхэм жаахан хүүхэчийг бөөн чихэр задлж цаасыг нь газарт шууд хаяад ижээ гэж. Хогийн тантай шиг суудаг нөхрөөгүй. За дараагийн зурган дээр нь дараа нь өөр хүн суун гэдэг түүнд огтхон ч хамаагүй бололтой. Ямар сэжгэн. Хүн цэвэрхэн мэвэрхэн байх ердөөс хамаагүй шүү дээ. Тэгээ одоо энэ болохоор соёлын онцлог гэх үү дээ гэд нөгөө хүүхдийнхаа чихийг сольж ийн хоолны ширээн дээр. Яг энийг чинь хэлсэн байгаа байхгүй саяын тэр 7 дүрм дээр чинь хүүхдээ хураалахыг зөвшөөрөхгүй гэдэг. Тэгээ тэр газар миний уншсанаар яг 2 ч удаа дүрм дээр бичсэн байсан нөгөө сандал нь юм дааван бүрээстэй юм шиг байгаа юм л да. Тэр одоо ингээд нөгөө гадуур нь хийдэг бүтээлэг биш яг тийм зөөлөвчтэй. Тэгээ тэр чинь нэг л бохирдуулчих юм бол одоо сандлаа солихоос өөр аргагүй шүү дээ тий. Тэгээ сандал мандал дээр юу хоолны үлдэгдлээ унгааж болохгүй сандал ширээн дээр хүүхдээ хуурайлж болохгүй гэсэн дүрмтэй байгаа байхгүй. Энэ аль бүр арай дэндүү тий 0 молийн өрөөрөө яагаад явж болдгүй. Хүүхэд нь буфетнээс тарвас авч идчихэд буцаагаад хийхэд эцэг их нь огтхонч тоосон шинжгүй байжээ гэсэн. Замирхүү буфет хоолн дээр бас айгүй хэцүү байдаг тий. За 19 дугаар зуунаас ирсэн гэр бүл гэлтэй гэдэг. Энэ үйлдэлийг би бол хийжсэн. Гэтэ ингэж хүмүүсийн нүдэн дээр биш далдуур. Хаяа бас хол замд машинд явахдаа эрэгтэй хүүхдтэр бол тур хийдэг. Ундааны савнд. За машин зашин бодвол хамаагүй тэр хувийнхаа орон зайд тий. Энд чинь одоо бодвол дотор нь 0-тай газар үлгүү тий. Зориултын газар нь хураахын оронд шалан дээр шидчихвэл илүү амар бололтой гэж байгаа. Амтэн чи юм байдалтай үлдээхгүй гэж. Зүр дэлгэлээ гарсан биш. Гаднаас нь харахад соёлтой нэг мэт боловч. Гэтэ нэг иймэрхүү үзэгдэл байдаг те ерөн ширээн дээр хөлөө тавих сонирхолтой. Манай монголчуудын хувьд бол юм ширээн дээр хөлөө тавих юм бол өрөнд орно үстэй. Тэ. Ястай юм байхгүй шүү манайхан. Наа чи ер нь бол нөгөө багасаа өглөөд идэг юм бас нэг талаараа зүгээр байгаа те ширээн дээр хөлөө тавьж болохгүй, асгаж зутгаж болохгүй гэдэг банк өглөөсээр байгаад ер нь тэгээд адаглаад олон нийтийн газар юм эсвэл айлд очихоор их цэмбэр идэв шүү дээ.
эзэн хоолныхоо үлдэгдэл дээр бохирж ивэх хайж явжээ гэсэн байна. Яаж итгэхээр ингэдэг байна гэнэ. Согтуу байсан бохоо. Дууг нь хамгийн чанга дээр тавиад бичлэг үзэж байх уу? Эцэг эхээсээ бусад бүх хүнийг залхаажээ гэнэ. За одоо бол бүр яг энэ үзэгдэл бүр түгээмэл болж байгаа шүү дээ. Хаанч орсон хүүхдтэй шууд нөгөө утас таблет өгөөл нөгөөдгөө чангалдаг. Хүүхд нь энэ тэрүүгээр гүйж бүх ширээн дээрх давсны савыг амандаа ээж байхад эцэг нь болж гэж хэлсэнгүй гэнэ. Янз янзын улсын зургууд биш үү? Энийг харсан чинь яг нэг юм санаанд орчлоо. Одоо миний ингээ анзаарснаар болвол чехүүд ер нь харьцангуй ингээ хүүхдүүдэд шаардлага тавьж чаддаг юм шиг санагдав. Одоо манайхан чи ер нь бол жоохон хүүхдтэй хатуу идэв шүү дээ. Ялангуяа олон нийтийн газар бити өмүүлээд бити орилж хашгираад энэ төргээд нэг сайхан хав дарчдаг шүү дээ. За зарим нь жоохон хэтрүүлцдэг талтай. Тэнгүүд яг тэр талаараа чехүүд надад манайхтай төстэй юм шиг санагдаад идэв. Хүүхдээ ер нь бол алгадаад авал шүү дээ. Өмүүлээд ах юм бол гудамжинд явж байгаа. Тийм тэгдэг. Тэгсэн чинь ингээд баруун тийшээ яваад ирэнгүүт ялангуяа би Франц байхдаа бүр үнэхээр гайхчихсан. Ингээд трамвайнд орж ирчээ сармагчин шиг ингээд бариул марвилнаас нь зүгдэж мүгдээл ингээд амар чанга хоорондоо орилж морилж яриад хаад ээж нь юу ч гэхгүй. Тэнд сууж байгаа гадны хүмүүс ч юу ч гэхгүй. Тэнгүүд энд хэрвээ хин нэгэн тэгээд одоо хүүхэд ч байна уу том хүнч байна уу те ингээд олон нийтийн газар айгу зохисгүй авирлангууд хав ойрхон хүмүүс юм хэлэхээс айдаггүй. Болооч молооч гэ хилчдэг. Тэрүүгээр айгу ялгаатай санагдсан. Одоо нөгөө шивэд мэвэд рүү бас хүүхдийн эрхийг амар дээдэлдэг гэлтэгдэг шүү дээ. Тэнгүүт нөгөө баг толгой дээр нь гараа суудсан юм шиг болчдөг гэл заримдаа тийм хүмүүс тэгж яадаг шүү. Гэтэ бас яг бүх хүүхдүүд тийм гэвэл үгүй л дээ мэдээж яаж бодсон. Ерөнхийдөө бол хүний эрхийг дээдэлдэг орон гэвэл тийм. Надад харин бас яг ажиглагдсан Чехэд харьцангуй яг монголчуудтай төстэй болохоор ёстой ингээл уурлал орилуулах юм бол бос чи дугуйлчий гээл хэвээр хаан чамаагүй загинчдаг хэний ч дэргэд хүүхдтэй үг хэлцдэг те чимхэд авчдаг яг тэр үйлдэлүүдийг бол би ер нь их харж исэн. Тэгээ би харьцангуй гайг байгаа байхгүй тэрнийх нь хажууд гэж. Чиш хүүхдтэй юм хилдгүүл юм байлээ л те. За тэгээ саяны сакийн мэдэн дээр нөгөө монголчууд маань бас яг ямар хөө сэтгэл үлдээсэн байна гэд харлаа. За би энэ сэтгэлийг нь бас уншиж өгье. Тэсэн чинь ингэж Монголд ч бас ийм новшнууд байгаа. Хүртэх стог нь хүртүүлж байх хэрэгтэй. Даварсан малнуудыг гэж байна. Бас лавер чанг гэлээ. Тэгээ мэдрэл улсууд бие шүү л гэж. Хүүхдээ тоглоомын талбай дээр шууд шээлгэж баалгадаг оркууд байдаг шүү. Болохгүй гэж хэлэхээр эн чинь хүүхд штэ шээсээ яаж зохицуулж чадах юм гэж өөдөөс мэдрэлтэн. Уг нь бол хүүхд нь биш өөрөө л хүүхдээ тийм байдалд оруулахгүй тулд шээлгчгээд гарах. Гадаа байхад нь шээсийг нь хүргэхээр хэцүү уулахгүй байх гэх мэтийг нь зохицуулах ёстой хүн нь шүү дээ гэж байгаа. Монголд байж байдаг л үзэгдэл биздээ ер нь хамгийн муухай нь. Тэсэн ч доор манайхан харин ч гайгүй шүү. Барууны малууд л юу ч хамаагүй хийдэг. Соёлгүй дүүд гинэ. Би өөрийнхөө бодлыг хэлье. За. Одоо ер нь Монголд ч тэр бусад орнуудад ч тэр угаасаа яг family friendly, kids friendly ч юм уу яг нөгөө хүүхдүүдтэй гэр бүлээрээ очиход зориулсан газрууд хангалттай их байдаг болсон. Монголд жишээ нь Бродвейгийн ихэнх салбарууд яг ингээ нөгөө хүүхдийн тоглоомын хэсэг мэсэгтэй байж идэг шүү дээ, тий. Нэг хэсэг бол манайд тиймэрхүү газар үнэхээр дутагдaltaй байсан. Ерөөсөө хүүхдтэйгээ гадуур яваад хооллох боломжгүй юм шиг, тий. Тэгээ яг тиймэрхүү газар хүүхдэд зориулсан орчинтай газар хүүхдээ авч явах боломж нь байсаар байтал одоо ингээд яг нэг газар ингээд үүдээр оронгууд энэ ерөнхийдөө ямар атмосфертэй ямар хүмүүс зориулсан газар вэ гэдгийг мэдэгддэг шүү дээ. Кафенууд бол их ихтэй ингээд хүмүүс нам гүн байдалд суугаад ингээд ном уншаад эсвэл ажиллаа хийгээд байж хаа зориулсан тийм газар байдаг. Саяын дээр одоо нийтлэл бичсэн газар бол бистро гэж байгаа шүү дээ. Одоо ерөнхийдөө бол хөнгөн дөрвөн хоолны газар. Тэгээ бистронууд бас ерөн жоохон кафе шиг уур амьсгалтай байдаг шүү дээ. Энэ газар бол ерөөсөө нэг тийм чи хүүхдтэйгээ хизээч битгий гадуур явж хоол ид гэж хэлээгүй байхгүй. Манай газар яг тэр газар чинь биш ээ. Хүүхд чинь ингэ чимээгүй байдаг бай. Одоо ингээд хүүхдэл юм чи зураг мураг зуруулна өөртөө зугаатай биш дээ. Тэгээд хүүхдээ бодож байгаа юм бол үнэхээр тэр зориулсан газарт нь очиод гэсэн байгаа болохоор тэрэн дээр ингээд хүүхдтэй хүмүүс заавалчгүй очиж гомдлоо буцаарлаад авах ямар шаардлагагүй гэж надад бодогдож байгаа байхгүй юу? Одоо жишээ нь би нөгөө нэг дуртай комединыхаа нэг жишээг ярьчаа. Ингээд Twitter дээр пост өчгөр ингээд
өөрт нь хамааралгүй юм ярьжсэн ч гэсэн ингээл орж ирээл хэрүүл хийдэг тиймэрхүү хүмүүс үйдэг. Тэгээ тэр хүмүүс яг ингэж байгаатай адилхан ингээд тэр комеди хэлж байхгүй. Яаж юм гэхээр ингээ хан дээр гитарын хичээл заана гэсэн зарыг харангуйтаа уцран залгаад би гитарын хичээл авмааргүй байна гэж хэлж байгаатай яг адилхан. Яг тэр шиг манайх зөвхөн хүүхдэд зориулсан орчинтой биш шүү. Энийг анхаараарай. Хүүхдтэйгээ ирээд юу юм шүү гэж хэлж яхад чи хүүхдэд зориулсан газраа хайхын орон заавал тэнд хэрүүл хийж тэрэнд гомдлох ямар ч шаардлага байхгүй юм шиг санагдав. Мэдээж хүүхдүүдээ аваад гадуур хооллох, зугаатай цагийг өнгөрөөх тийм орчнууд байх ёстой юу гэвэл ёстой. Тэгжээж яг хүүхд чинь нийгэм шин одоо хоол идэх соёл, янз бүрийн соёлд суралцсан гэдэг бол үнэ. Тэгээд яг энэ талаар ингээд судалж байхдаа Монголд нөгөө залуучууд айгүй олон контент хийдэг болсон байна гэдэг жижсэн шүү дээ. Тэгээд бас ингээд нэг айгуугаа уриалдаг болчиж цагийн ажил хийж байгаа ч юм уу, ер нь үйлчлэгийн салбарт ажиллаж үзсэн хүмүүс үйлчлэгийн соёлтой болцсон байдаг гэдэг нэг тийм логик байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тийм болохоор ядаж ингээд нөгөө ер нь хаанч орсон аяг тавгаа цэвэрлждэг те эвтэхээ ингээд нэг ширээ мэрээг нь бүр нэг өөрсдөө тарьсан хогоо цэвэрлждэг. Тийм байвал айгүй зүгээр эдэн шүү. Үйлчлэгч нь хүртэлтэй ингээд дараа нь бас ажил нь арай хөнгөвчлөөд ирэхээр айгүй дуртай байдгаа. Тэгэхээр бас нэгэндээ энэ байдлыг уриалж ивэл зүгээр шүү гэд. Одоо тэгээд нөгөө хоёлаа өмнө цагийн ажлын тухай ярьжсэн шүү дээ. Нүсээ юу GS 25 орж ирсэн чи амар гоё юм болцсон гэд. Яг тэрэн шиг одоо яг тэнд ажилладаг хүүхдүүд залуучууд бас ингээ уриалаад эхэлсэн байлээ. Тэгэхээр бас энэ бид нар яг нөгөө нэг өөрсдөө туршиж үзэл зовлонгийн ойлгонгуудаа за ингэж болохгүй шүү гэдэг нэг тийм хандлагатай байдаг шүү дээ. Тийм би ч гэсэндээ одоо ингээл айлын хүүхэд уйлж ивэл за манай хүүхэд уйлжлахгүй шүү гэх нэг тийм л юм болж байгаа шүү. Тэр нь ингээл бусдыг хараад суралцж байгаа. Өөрөө туршиж үзчихээ суралцж байгаа. Тэгээ миний яг нэг юм ямар нэгэн алдаа ч юм уу ямар нэгэн гавьяа хийхээрээ өөртөө ингэж нэг хилдэг зүйл нь юу вэ гэхээр би чи анх удаага амьдарч байгаа. Тэгээд дээрэс нь би яг энэ хоёр хүүхэдтэй зэрэгцэж өсөж яваа хүн шүү дээ гэж өөрийгөө ингэж боддог байхгүй. Тэгээ яг энэ хоёрын харцаар харахтай юмыг энэ хоёрын ингээд ойлгохгүй байгаа юмар нь яг тэр өнцгөр нь ингэж харвал бас арай өөр байх юм болов уу гэж ингэж харж марж ингэж төсөөлж явдаг. Тэгээд тэнгууд ингээд ер нь л ямар ч газар орсон аль болох юм айтайхан л үйлчлүүлэхийг хүсэж байгаа, хичээж байгаа. Гэхдээ хүүхдэд ерөөсөө буруу байхгүй. Энд чинь бүх юм яг ингээд цоо шинээр байгаа. Амар олон ширээн дотор ороод ирэхээр те бүх ширээн дээр ийм жижигэн ийм сүмнэр шиг юм байхаар тэр болгоно нь хүртэл ингээд сонирхолтой харагдан те бүх юм нь яг тэдний хараанд бүр ингээд үнцэгт ямар ч шинэ газар ямар ч өөр олон газар руу орсон тэр болгонд л дандаа шинэ зүйл шинэ юм л харагдчихэдэг. Тэр би одоо эцэг эхчүүдийг энэ төлөөлж хүүхдэд буруу байхгүй. Тэгээ хүүхдэд буруу байхгүй, эцэг эхтэл буруу байгаа байхгүй тий. Тэгээ хүүхдээ өмүүлээд ахад болиулж чаддаггүй зүгээр ингээ хараад. Тэгээд өөр хин нэгэн шаардлага тавингуут ингээд хүүхдээ буруу юмн дээр өмөрч яг жинхэнэ буруу зүйлс сургаж эхэлдэг. Тэр айгүй аюултай. Яа зүгээр нэг хоолны газрын хүнээс олч зүгээр. Амар том сэдв хөндөгдөж байгаа байхгүй юу. Тэгээ гой сэдв байлаа. Манайхан бас яг энэ дээр үзэл бодлоо хэлээрээ юу гэж бодож байна. Эцэг эхчүүдийнхаа талдаа хүнд туснаа тусаагүй. Тэгээ яг чиний хэлдэг бол үнэн. Бид нар өөрсдөө хаана орох, ямар үйлчлэгээ авах гэдгээ сонгох эрх нь угаасаа байгаа тийм газрууд ч зөндөө байгаа болохоор. Тэрийг олоод очих юм бол ханаа амар. Диско клубд орчоод хөгжимчин чанга байна гэж хэлж болохгүй шүү дээ. Яг тэрнтэй л адилхан.